Тэгээ 200 сая эсэс хамгийн хурдтай, хамгийн шалмаг, хамгийн овсгоотой, хамгийн сэргэлэн, хамгийн одоо супер байж чадсан тэр МБЛ-ийн нэвтэрч чадсан ганц эсэл хүн болох буюу одоо энэ Лусан дорж гэдэг нөхрийг бүрэлдэхэд тэр нөхцөл шалтгаан болдог. Хэрвээ би тухайн үед залхуураад ч юм уу би заавал ийшээ нэвтрэх гээд явах гэдэг ингээ унтаад нойрмолсон бол миний оронд нэг ловсон цэцэг ч юм уу, ловсон балтан ч юм уу, ловсон данцсан жамцсан ч юм уу те өөр нэг итгэл энэ ороод төрөг байж тээ. Тэгэхээр Лусан дорж гэдэг нөхөр тэнд нэг 200 сая эсийг л ингээд би чаднаа, би хүн болж чаднаа гэдэг нэгэнт одоо манлайлаа төрцнөөс хойш одоо ухрах зам байхгүй гэдэг шиг хүн болсон тэр зорилгоо одоо хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Тэгээд ер нь хүн нэгэнт одоо хүн болох тэр нөхцөл шалтгааныг өөрөө бүрдүүлээд нэгэнт хүн болсон учраас хүн болгох нэг төрсөн учир шалтгаан зорилго байдаг гэдэг тийм дүгнэлт байгаа л да. Үүнийг бол одоо бүхэн одоо ном судалт мэрэгд одоо дэлхийд дээр хамгийн одоо номер 1 байдаг хүмүүс бүгд энэ үүнийг хэлдэг. Тэгээд тэр өөрийнхөө төрсөн зорилгоо олж чадсан хүмүүс л илүү их одоо олон хүн нөлөөлж чаддаг юм байна. Дэлхийд дээр өөрчлөлтүүдийг авчирч чаддаг юм байна гэсэн тийм дүгнэлт байгаа. Тэгээд хамгийн сүүлийн үеийн нэг 10,000 цаг гэдэг нэг ном байгаа юм л та. Тэр номон дээр болохоор хүн эхлээд өөрийнхөө тэр төрсөн шалтгаан буюу хамгийн хийж чадах нэг зүйлээ олох хэрэгтэй юм байна. Тэрнийгээ төлөө өдөрт 4 дээс цагийг зориулах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр 4 цагууд нь нэмэгдэж явсаар байгаа 7 жил гэдэг хугацаа өнгөрөхөд 10,000 цаг болд юм байна. 10,000 цагийг нэг зүйл зориулж чадсан хүн бол төгс хүн бол төгс одоо мэрэгчлэн болд юм байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгэхээр хүн өөрийнхөө тэр за би л одоо энийг сайн чадах юм байна те. Энэ л одоо миний явах зам байна гэдгээ олж чадсан бол тэрэн рүүгээ одоо маш сайн төвлөрөх хэрэгтэй гэж байна л да. Маш сайн төвлөрөх хэрэгтэй. Төвлөрөх. Тэгэхээр хуучин бол яг юу гэдэг маш олон зүйлийг чаддаг мэрэгчлэнгүүд их үнэлэгддэг. Олон зүйлийг одоо холбирдог, багшжуулцдаг, барилгаач ярьцдаг те. Балет шилждэг ийм хүмүүс илүү үнд ордог хэрэгтэй байж тээ. Одоо болохоор эсрэгээрээ нэг л зүйл дээр чи одоо хамгийн одоо төгс байна. Нэг л зүйл дээр чи өөрийгөө харуул. Үнэхээр сайн хатаасаа зураг зураад ингээд гэрс өдр хийж чадчихлаа. Одоо тэрийгээ чи дэлхийд харуул тээ. Тэгэл эн чин тэрнгээрээ чи хоолойч олчин тэгэл хин гэдгээ өөрөө ч харуулждаг. Тэгэхээр энэ болохоор юм өөрчлөлтийн хандлага орно л та. Олон зүйл чаддгаас нэг зүйл рүү илүү одоо мэрэгших юм гэдэг хандлага. Дараа нь болохоор хүмүүс мөнгө олохын тулд ажил хийдэг гэсэн үү? За мөнгө л олж ивэл за нэг юм зарж үзээл те. За эсвэл одоо юу гэдэг нэг хувийн компанид орж үзээ, төрийн байгууллагт орж үзээл. Мөнгө олохын төлөө хүмүүс ажилтдаг байсан. Одоо болохоор эсэргээр чи хамгийн одоо хүсэхтэй чам буу тулгаад болиулж чадахгүй тэр зүйлээ олоод түүнийгээ төлөө одоо бүх хөдөлмөр хүчээ зориулж чадах юм бол тэр чинь чамд мөнгө авчиртай юм байна гэсэн тийм хандлага руу ер нь шилжиж эхэлж байгаа л да. Тэгэхээр та нар эндээс ингээд ялгаа харагдаж байгаа юм. Маш олон ерөнхий зүйлээс нэг жижигхэн ойлголт руу дизайнер гэдэг тэр том ойлголтоос зөвхөн веб дизайнер гэдэг тэр жижигхэн зүйл рүү төвлөрөх юм. Эсвэл жишээлбэл та нар донд ийм бодож байгаа юм байж магадгүй л да. Ашигтай салбар одоо юу вэ те? Хамгийн ашигтай салбар бол би орч идэх ч юм уу те. Одоо юу хийвэл мөнгө олох вэ гэж зарим тэгээд байдаг байхгүй. Үнэхээр одоо чи өөрийнхөө төр хийж чадах зүйлээ олоод юу ч хийгээд мөнгө олохгүй. Яг мөнгө олж болно л да. Янз бүрийн аргаар бол мөнгө олж болно шүү дээ. Жишээлбэл эмэг дээрэмдээд 1000 төгрөг олж болно. Эсрэгээрээ товтой юм өргөж өгөөд 1500 ч олж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд залуучуудын нэг бидний үеийнхний алддаг зүйл болохоор мөнгө олохын төлөө юу ч хамаагүй хий гэдэг тийм бодолтой л яагаад гэдэг. Тэгээд мөнгө ч олсон юм байхгүй, өөрөө ч олсон юм байхгүй. Ингээд цаг хугацаа өрөөл нэг мэтгэд хөшөртсөн байх жишээ гэж юм. Тэгээ миний дүгнэлтээр л одоо ингээд намайг сургууль төгсөж очсон аав ээж битгий жил алдтай одоо ч ямар ч байсан нэг юмд л ороодох юм тэргээл. Тэгээ энэ бол хамгийн одоо буруу ойлголт юм байна гэдэг дүгнэлт төрөөд байгаа юм л та. Хүн хэдэн жил алдчих болно. Хэдэн жил ажилгаа явж болно, годомжинд гарч болно, богд олонд очиод даяа хийсэн ч болно. Гэхдээ хамгийн сайн хийж чадах зүйлээ чи олох хэрэгтэй. Хамгийн сайн хийгээд түүний төлөө чи бүхнээ зориулж чадахтай. Үнэхээр Лусан дорж идэх нөхөр яруу сэтгэж гэдэг сонингээ гарах гэж явжсэн чи хэвлэлийнхаа
мөнгөийг олж чадахгүй болохоор нэг улсыг урлын гишүүд ч юм уу очиод өөрийгөө зарчих болохгүй шүү дээ. Та миний яраас сонин дээр та юугаач тавьж болно, та надад нэг 20 сая төгрөг өгөөд гэх юм л Лувсан дорж гэдэг нөхөр өөрийгөө зарчих байгаа. Ингээ өөрийгөө зарчих юм бол Лувсан дорж гэдэг брэнд, Лувсан дорж гэдэг хүн энэ хороолоос арчигдчих гэсэн. Нэг нөхрийн юу гэдэг далбаанд орол одоо сонгондны авчирдад амьдрэх нэг тийм хүн болчих юм гэсэн. Тэгэхээр эцсийн дүндээ бол хүний амьдрал яг тийм их мөнгө олсноороо ч юм уу баяснараа ч юм уу хүний амьдралаа утгуулж ингээ хэмжигдээд байна уу гэвэл биш байгаа юм да. Тэгээд та нар нэг сарын өмнөх нэг жишээг санаж байна уу те нөгөө Дорногоо аймагт ингээд 4 жил бяцлал хийсэн нэг хүн гарчраад нөгөө Апогийн ерөнхийлөгч Батсайхны ингээд алхтаад те чи цөмийн зэвсгийн юу өмнө чи юм бэ гэл ингээд алхтаад гээл те тэр нэг тэгээд тэр хүмүүсийг ачаалал өгч орцсон байгаа юм л та ингээд бүр том машин цаанаа ингээд зоочсон те тэгээд дөрөв нөхрөл ирээд тэр одоо багшд мөрөг гэсэн юм уу яа гэсэн ингээд хандаа үг гэсэн ч хэлж байгаа чи би чамаас юу гоох юм бэ те яг тэр одоо бясалгсан хүмүүс тэр өөрийнхөө замналаар ингээд бас л нэг төгсөрцөн хүн байгаа байхгүй те тэгэхээр бидний зам мөр замнах зам маань юу ч хийж болохгүй юм заавал би таныг даяа хийх гээд байгаа юм биш те заавал одоо IT-ийн бизнес ч юм уу энэ рүү ор гээд байгаа болон биш яг тэр хүн болгоны зам нь өөрийнхөө тэр харах одоо галай тэрийг л олж харах хэрэгтэй. Тэгээ түүнийгээ төлөө ямар ч замаар замж болно. Заавал Буддагийн замаар ч юм уу замлах. Заавал Стив Джобсын замаар ч юм уу замлах албагүй. Лувсан дөржийн замл гэдэг нэг замл байх хэрэгтэй байна. Дул мандрын замл, Болдбаатрын замлтай, Их бат гишүүний замл гэдэг шиг өөрийн тэр замл. Тэгэхээр Будда нэг ийм зүйлийг хэлсэн байдаг байхгүй юу? Та нар намайг битгий шүтэн. Та нар өөрсдөө нөө замаа өөрсдөө гэрэлтүүлээд гэж хэлсэн байдаг. Тэрээс биш Будда намайг шавраар хийгээд та нар залбираарай гэж үрдээ хэлээгүй. Та нар өөрсдөө замаа өөрсдөө бүтэнэл гэж хэлсэн. Тэгэхээр эндээс зүгээр дүгнээдвэл хүн болон өөрийнхөө замыг бүтээд юм байна. Хэн нэгэн бидний зураг төргийг ч юм уу зураад байгаа юм өртөө байхгүй. Тэрээс зарим нь одоо ингээд хүний л одоо бурхны зурсан зургаар ч юм уу яагаад юм гэж бас зарим яриад байгаа. Тэгвэл зүгээр би хамгийн сүүлд нэг номны редактораар ажиллаа л да. Дээд дөрвөлмөд гэдэг нэг номны редактораар нэг 4-5 шүүн сууж байгаа юм хэвлэлнээс гаргасан. Тэгээ тэр номон дээр ер нь өгүүлж байгаагаар бол одоо галбаар даяар нэг тийм том мэдээллийн сан байна. Тэр дунд хүн ч гэсэн бас л нэг жижиг мэдээллийн сан. Хүмбэл одоо юу гэдэг одоо байгальтай нэг 108 элемент байгаа шиг хүн ч гэсэн 108 элементийн тодорхой нэг хэсгүүдээс бүрдэж байгаа юм. Чулуу, энэ мод, энэ байшин гэсэн ялгаагүй нэг элементүүдээс бүрдэж байгаа. Яг тэр шиг том мэдээллийн хүмбэл нэг жижиг нь л одоо хэсэг тийм. Хүн яг оргоо болсноос эхийн цагаан улаан тусал, эцгийн цагаан тусал нийлжээж оргоо болсноос хүн бүрдэж чадсан шигэ хор тавдар гэдэг өвчнийг хүртэл үгүй хийж чадах юм аа. Эдгэж байхгүй болгож чадах юм аа гэдэг тийм л дүгнэлтийг тэндээс хийж байгаа юм. Нэгэн түн өөрөө мэдээлэлээс бүтээд магадгүй гаж мэдээллүүд бөөгнөрөд хор тавдар гэдэг нь юу вэ гэмгүүд гаж мэдээллүүдийн бөөгнөрл юм а гэдэг дүгнэлт хийж байгаа. Гаж мэдээллүүдийн эсвэл эзэндээ гомцсон эсүүдийн бөөгнөрл юм а. Тийм учраас хүн оргоо болсноос бий болж чадсан шигээ буцаагаад өөрт нь энд бий болсон нэг булдрууг ч юм уу хавдрыг ч юм уу яагаад үгүй хийж болохгүй гэж гэдэг дүгнэлтийг хийгээд тэгээд тэр философор ингээд хүнийг эмчилснээрээ одоо нэг 20 орчим хүний хор тавдар ингээд эдгээсэн бодиттой жишээ байж байгаа. Жишээ гэж юм тийм үү? Бодиттой. Ингээд яг гарт баригдаад нүдэнд харагдах юм бодиттой жишээ байгаад байна. Тийм болохоор өөрийнхөө төрсөн зорилго хамгийн их чадах зүйлээ олоод тэрнийхээ төлөө төвлөрөөд тэгээд төвлөрч чадсан төгсөж чаддсан байна л гэдэг дүгнэлт байна. Тэрээс биш одоо personal branding гэхээр заавал улс төрч хүн ч юм уу те заавал компани захирал нөхрөл одоо брэнд хийгээд PR хийгээд брэнд болдог юм ердөө тийм юм биш ээ. Зүгээр л нэг жишээлбэл тэр номон дээр отож ойд гэдэг нэг тийм отчийн тухай гарч байгаа юм л да. Отож ойд гэдэг. Тэр болохоор одоо Хөвлөд цэцэн хааны үед Монголд ийм маш том отчийн сургууль гэж байсан. Одоо Монголын хамгийн сайн отч нарыг авчираад ингээ хүмүүсийг бодлоготойгоор отож эмч нарыг бэлддэг тийм том сургууль байсан юм л да. Тэгээд Яон гүрэн байгуулагдах үед тэнд одоо Монголын нийслэл тийшээ нүүх үед тэр сургууль бас давхар урагшаа нүүрчихсэн. Бээжин рүү нүүцсэн. Яон гүрэн рүү нүүцсэн. Тэгээд тэнд очсон учраас Монголын тэр
тэржээгүй ухаан гэдэг тэр ухаан ч гэсэн тийшээ нүүс юм аа гэсэн одоо баримт байдаг. Тэгээд тэнд болохоор нэг отож хүн нь юу гэж хэлсэн бэ гэхээр энэ тэржээгүй ухаан Монголоос гаралтай учраас үүнийг Монголд очиж дэлгэрүүлгээд нэг шавьяага нууцаар одоо Монгол руу явуулсан байна л да. Тэр шавь Монголд ирээд тэр одоо Жингэр Тэмээдийн агуу гэдэг агууд 20 жил манлын бясалгал гэдэг зүйлийг бясалгаад тэгээд түгээн дэлгэрүүлсэн байгаа. Тэр эмчилгээ, үйлчлэгээ одоо хотчийн төрөл ажиллагаа. Гэтэ энэ дандаа тийм нууц тэгээ ялангуяа тэр сүүлийн 70 жилийн хугацаанд дандаа нууцаар одоо тийм эмчилгээ, үйлчлэгээ явуулдаг. Тэгээд тэр хугацаанд хүртэл тийм хор тавдрыг хүртэл эдгэжсэн тохиолдол маш олон байгаа байхгүй. Бүр одоо 70, 80, 100 жилийн өмнө хор тавдрыг эдгэжсэн гэж бодохоор үнэхээр одоо тийм сонирхолтой байхгүй. Гэтэл одоо орчин үеийн ангаах хүмүүс хор тавдрыг баг эдгэж чадахгүй юм гэдэг тийм дүгнэлтийг хийгээд байгаа юм хүртэл жаахан тийм инээдэг тийм. Тэгээд зүгээр санамсалгүй тохиолдолд тэр отож ойд гэдэг хүний яриагийн юм дуурайч ингээд бичээд авсан байгаа касетэнд. Тэгээд тэр яриаг ингээд сонсож байхад тэр хүмүүс ингээд бүр хүт ингээд инээгээд тэгээд одоо орчин үеийн ангаах бангийн эдгэж чадахгүй ингээд ийм юм өвчин байна гэдэг ингээд ярангууд бүр ингээд шоолоод байгаа байхгүй юу ангаах бан юу эрдэмтэн эн чинь бол бараг тийм одоо бараг амархан штэ ингэж имжилдэг юм аа 3 том эмээр ингэж имжилдэг юм аа гэж ингээд тэр хүний ярьж байгаа яриа тэгээд тэр хүний тэр өөрийнхөө тэр мэдлэгт тэр итгэлтэй байгаа байдал нь бол одоо жишээлбэл би л учиргүй тийм актер боддог гэдэг ямар шүтлэг байхгүй тэгсэн мөртлөө тэр хүний тэр отож хүний тэр яриаг бол сонсож анхааралтай сонсож судлахаас ч өөр арга байхгүй тийм бүр тийм юу өөрийнх нь одоо ингэж яриа байхгүй энэ тэр од гэдэг хүнийх нь яг өөрийнх нь яриа